Сайн бацхан хүүхдүүдээ өнөөдрийн хичээлээр 7 дугаар ангийн уран зохиолын хичээл үзнэ. Хичээлийн сэдэв Пүрүжийн Пүрүсран Бурхан богд аав хоёр өгүүлэлэг. Хичээлийн зорилго өгүүллийн орчны дүр зохиолын сэдэвт хэрхэн нөлөөлж байгааг тайлбарлах. Зохиолчийн намтраа дэвтэртээ бичиж аваарай хүүхдүүдээ. Зохиолоо анхааралтай сонсоорой. Сурах хүчгийн 66 дугаар тал. Пүрүсран Бурхан богд аав хоёр. Уншсан Улсын авьяач жүжигчин 10 дахь. Бурхан богдын өглөө цагаас ангирт баслаа. Гэсэн ч аав нь алерт ажилдаа явжээ. Бордурхан тавилгатай жижигхэн байшин нь сэврүүхэн. Харин ширээн дээр элсэн чихэр төрсөн хоёр цусам талх, будг нь халтарсан халуун савтай цай бэлэн байлаа. Бурхан богд өглөө болгон ийм ондуугаад хичээлдээ явдаг юм. Гэлээж ядуухан амьдралдаа готрох нүгүй. Харин ч муу аавынхаа их өрөвддөг байлаа. Тэр мэдээ орсон цагаас л аавтайхан хамтар өссөн юм. Бурхан богд чихэр төрсөн зузаан талхан хар цагаар дарвлан тухтайхан зажлах зураа агнасаа дурсан саналаа. Тэднийх хоёр өрөө өвлийн бас зуны том дүнзэн байшинт ногооны жахан талбайтай сайхан хашаатай байсансан. Тэр багасаа усан зөөж түлээгэн хагалж ногооны зэрлэг зулгааж ер нь ажилд сурсан юм та. Аав нь насараа манач хийж явсан юм. Бурхан богд ядуухан айлын хүү боловч өлсөж цангаж юухан хийхнэр дутж явсангүй. Хүүтэн амян тавьдаг аав нь өөрийнх нь төлөө аль байдаг нь тэмтэрсээр иржээ. Хэд хүртлэн аавынхаа өөрт мөчвлээ. Аавынхаа туранхай цээжинд наалдан дотн сайхан нэрээр нь амьсгалан унтах юутай жаргалтай. Гэртэнч маланы шовготч аавтайган байхаас сайхан юм гэж үгүй. 9 дугаар ангид орсон жил аав нь өсч тассан байраа шинхрооллын хаяа туршсан энэ өмгөр байшинтай жижиг хашаагаар солио. Хүүгэн дургуйцхад миний хүү удахгүй дээд сургуульд орно мөнгө хэрэгтэй гэжээ. Тэгээд хүүгэн дагуулan явж зөрөнд навсан мөнгө банкнд хадгалуулад үлдсээр нь хувцсамар авч өгчээ. Өнгөрсөн хавар жижигхэн хашааныхаа нэг болонд дагтаршсан газар хаглан нүдэж зөөллөөд ойрхон газраас хар шороо уурч зөөн хольж жахан төмс байцаа тарьсан нь овоо урагчээ. Гэвч мөнгө өдөр болгон юмны үн нэмэгдэж байгаа болохоор мах талх хаяахан авах сүнч өвгний тэтгэврийн мөнгө хүрэхгүй. Өнгөрсөн 100 бурхан богд нэг дэлгүүрт ажигч хийж цөндөгөр болсон боловч юу бодох вэ? Гэтэл өнгөрсөн намраас аав нь ажилтай болсон. Өглөө хар үрээр л явна. Харин бурхан богдыг ирэхэд гэртээ хүлээгээд сууж байдаг байлаа. Та хаана ажилладаг юм бэ? Гэхэд нэг компанид хашаа зөвлөлт юм гэж. Нэг удаа аваа би 10 төгсөөд ажил хийнэ. Гэхэд эцэг нь ихэд сандарч миний хүү тэгж яаж болох вэ? Би хүүгэн дээд сургуульд оруулна. Өөр шиг хүн болохгүй шүү. Аав нь хүүтэй тантаа баярлаж явдаг юм шүү дээ. Гэт хоолой зангирчээ. Өвгөн мөнгөний хац гэт тамхинаас ачаарчглаа. Өнгөрсөн 100 бурхан богд анхныхаа цалин аваад аавдаа нэг шил арих авч өгчээ. Өвгөн ихэд баярлан хэдэн хондгуугаад халамцсан малилзаж амаан арчин хүүгийнхэн толгойг илэн үнсээд миний бурхан сайхан үрмэн гэж багын шиг өхөртөж билээ. Бурхан богд багтаа надад ягаад ийм хачин нэр өгсөн бэ
шүү дээ гэсэн ажээ. Гэхдээ ээж ямар хүн байсан бэ? Гэхэд сайхан хүн байсан юм аа. Гэхээс өөр үг хэлдэггүй байлаа. Хүүч сүултэн ухаан суугаад аавынхаа сэтгэлийг зовоохгүй тулд тэр тухай дахин асуухан байсан. Харин хүүгийнхэн авчирсан архинд халамжсан тэр орой. Миний хүү одоо том ари болжээ. Аав нь юу ахуй өнхрөөд өгнө. Хүүд миний сурсан эрдэмэл хэрэг болно шүү. Гэс сургамжлаад хэсэгхэн дугас уснаа ихээр санаалтаж. Би хүүгийнхэн эцэг тааж мэдэхгүй юм та гэж бурхан бог бүргайж юу гинэ гэвэл миний хүү одоо мэдж авта. Хани миний өөд болж би гэдэг мэдэн илээ болоо явсаар нэг жил өнгөрч байхад нэг өглөө муу байшин гимэн давчон дээр үлгийтэй хүүхэд байж байсан юм та. Тэр бол чи байсан. Ингэж л би хүүтэй чи аатай болсон хэрэг. Бурхан хани минь сүнсийг хүү болгож надад илгээжтэй гэж сүшиглээд би чамд энэ нэр өгсөн гэж хуучилжээ. Бурхан богд энэс хойш аавыгаа уламж өрөвдөж жаргахсан та гэж хүссэн юм аа. Тэр ундаан ууж гэрэн зүрлээд гарлаа. Бурхан богд сургуульд орсон цагаас хойш сайн онцоос өөр дүн авч байсангүй. Энэ үнд аав нь тандан баярлаж миний хүү эрдэмтэн болоо гэж бахархан. Үүнч аавыгаа баярлуулж байхын тулд Мэрисээр арваан төгсгөд хэдэн сар үлдээд байгаа нь. Бурхан богд өнөөдөр зам хазаалаа. Өчигдөр ангийнхан үерхдэг охин өнөр цэцгийг дайрч очих тэр нь гатнаа хүлээж байх болцоо тавьсан байж. Нэг байрны хажуугаар өнгөрч явтал өглөөний бүгдэр гэрэлтэй хоёр хүн хог ухаж байгаа харагдлаа. Хөө ятуу хүний зовлон юм та гэж бодоод өнөр цэцгийнхэн болцоонд яран цаашиллаа. Дараагийн байрны хогийг бас нэг хүн ухаж байна. Санаандгүй ойртож яваад цогтуссаа. Аавынх нь ажилтан хүмүүстэй хувцсан. Зогсоод ажиглалаа. Хог дотроос пижүүний хэдэн шил 2-3 төмөрлөөс гарган уутанд хийж байна. Хөдөлж явсан яг аав нь бурхан богдын дотор пасхийн гүнөө компани хашаа гэдэг гэж бодогдсон bod бүх шахуучж жижигхийсэн хоолойгоор аава гэтэл өвгөн цочож төмөрдөгийн хан хэлэн унгаад хэсэг алмайрын харж зогслоо. Тэгээд нүрэн тагсан амавчны цаанаас миний хүү гэж сагтсан хоолойгоор дурлаа. Аваа та яаж байгаа юм бэ? Аав нь түгээрээ шилаацал түүдийн өөрөөж авдаггүй юу? Аава харилта миний хүү сургуультай яваа. Сургуультай яв. Үгүй би ажиллахыг ийм хэдэн үг солиод бурхан богд аавынхаа суудан эргэлээ. Өвлийн жавар төглөө аав хүү хоёр хоёулаа уйлж явлаа. Хүүгийн нэрний утга учирыг тайлбарлаарай. Бурхан богд. Тол бичиг ашиглан хүүгийн нэрний утгыг тайлбарлан дэвтэртээ бичээрэй. Аав нь хүүдээ ямар учраас ийм нэр өгсөн бэ? Зохиолыг уншаад зохиолоос олж хичээрэй. Бурхан хани минь сүнсийг хүү болгож надад илгээж гэж сүсэглээд чамд ийм нэр өгсөн гэж аав нэг удаа хүү туучилжээ. Бурхан богдын өглөөний цайны дүрслэл түүнд хандаж байгаа дүрийн хандлагыг тодруулаарай. Элсэн чихэр дүрсэн 2 цусран далах, будганд халцарсан халуун савтай цай. Энэхүү ундыг өглөө болгон угаад хичээлдээ явдаг. Гэсэн ч ядруухан амьдралдаа гутархан нүгий. За энэ хэсэглэл дээр зохиолын эхэнд
Бурхан бөгөөд чихэр төрсөн зузаан талхаа хар цагаар даруулан тухтайхан жажлаад уух зураа бага насаа дурсан санаваа гэсэн энэ хэсэгэл орж. Энэ хэсэглэлээр Бурхан бөгөөд энэхүү төрслөл мөн энэ амьдралдаа хандаж байгаа хандлага нь сэтгэл хангалуун байгаагийн илэрхийлэл юм аа. Бор дүрхэн тавилгатай жижигхэн байшин нь зэврүүхэн байгаагаар зохиолч ямар санаа гаргасныг зохиолын үйл явдлаар батлан тайлбарлаарай. За дэвтэртээ чагсаан бичгэнэ. Бор дүрхэн тавилгатай жижигхэн байшин гэж ямар санаа гаргахын тулд зохиолч ийм үг хэлийг ашигласан юм бол зэврүүхэн байгаагаар бор дүрхэн тавилгатай жижигхэн байшин зэврүүхэн байгаагаар ямар санаа гаргахын тулд бичсэн юм бол хүүхдүүдээ. За багшин доо жишээ олгож. За жишээлбэл бор дүрхэн тавилгатай жижигхэн байшин гэдэг үнэлэлээр ядуухан амьдралтай гэдэг санааг илэрхийлэн гаргаж байгаа юм болов уу гэж багш нь үзээд ядуу амьдралтай гэсэн жишээг авсан байна. Мөн зэврүүхэн гэдгийг байшин нь хүйтэн мөн гал баг төлсөн бахаа гэсэн таамаглалыг багш нь төвшүүлж байна. Та бүхэн зохиолоо уншаад зохиол дээрээсээ үйл явдлыг нь батлан бичгэнэ. Зохиол Бурхан богдын өмнөх байшин ба одоогийн амьдарч байгаа байшин хоёрыг хэрхэн төрсөлснийг түүжжээрэй гэж байна. Одоогийн байшин, одоо амьдарч байгаа байшинд төрслөхдөө шинэ хорооллын хаяа төссөн энэ өмгөр байшинтай жижигхэн хашаа гэж төрсөлсөн байна. Тэгвэл Бурхан богдын өмнөх амьдарч байсан байшин тэдний хоёр өрөө өвлийн бас зуны том дүнзэн байшинтай мөн ногооны жаахан талбайтай сайхан хашаатайсан гэсэн хэмээн төрсөлжээ. Ид хөрөнд ядуу тарчиг амьдралаас үнэтэй зүйл хүү болон аавын хувьд юу вэ? Яагаад? Зохиолыг уншиж явах явцад зохиолын дөрүүд маань ид хөрөнгөнд шунах эсвэл ядуу тарчиг амьдрал сэтгэл хангалуун бус байгаа зүйл ажиглагдсан уу хүүхдүүдээ? За дэвтэртээ тунгаан бичээрэй. Хүүгийн хувьд энэ амьдралын хамгийн үнэтэй зүйл нь юу вэ? Асуултанд хариулаад мөн ялгаагүй яагаад үнцэнтэй байгаа вэ гэдгийг тайлбарлан бичээрэй. Аавын хувьд энэ амьдралд хамгийн үнэтэй зүйл нь юу вэ? Мөн ялгаагүй яагаад үнэтэй байгаа юм бэ? Тайлбарлан бичнэ. За багш нь доорх жишээг авлаа. Энэ амьдралд Бурхан богдод хамгийн үнцэнтэй зүйл нь аавынхаа туранхай цээжинд наалдан дотн сайхан үнрээр нь амьсгалан унтах нь юутай жаргалтай. Гэртээч манай нэг шовгорд ч гэсэн аавтайгаа байхаа сайхан юмгүй. Бурхан богдын хувьд хамгийн үнцэнтэй зүйл нь аав нь байх юм. Ялгаагүй аавынх нь хувьд хамгийн үнцэнтэй зүйл бол хүү нах нь байна. Миний бурхан, миний сайхан үр гэж багын шиг хөр дуудана. Мөн ялгаагүй миний шүтээ, миний хүү эрдэмтэн болно гэж бахархна. Энэ бахархлыг нь үгүй хийхгүй тулд Бурхан богд 10 жил сурахтаа сайн онцоос өөр дүн авалгүй суралцаж одоо төгсгөөд өртөө хитгэн сар үлдээд байгаа. За. Тэгвэл аав хүү хоёрын хувьд аав нь хүүтэй үнцэнтэй, хүү нь аавдаа үнцэнтэй байх юм байна. Зохиолын маань гол санаа аав хүү хоёрын амьдрал ядуу боловч аз жаргалаар дүүрэн. Аз жаргал гэдэг эд мөнгөөр хэмжигддэггүй зүйл байх нь шүү дээ хүүхдүүдээ. Гэрийн даалгаварт аав хүү хоёрын хийсэн үйлдэл, хэлсэн зүйл юугаараа ижил, юугаараа ялгаатай байгааг дүгнэлт гаргах нь. Аав нь ямар үйл хийсэн? Тэр нь Бурхан богдын хийсэн үйлээс юугаараа ялгаатай вэ нэ гэдэг дээр дүгнэлт хийж бичээрэй. Хичээлд идэвхтэй оролцсон хүүхдүүдэд баярлалаа. Дараагийн хичээлээр дахин уулзъя.